нийтийн үйл ажиллагаанд нийт өгөхнөө хэмээн Монгол Улсын их сургуулийн Монгол хэл хэл шинжилгээний тэмдгмийн эрхлэгч дэд профессор Эрдэнэ Ачаатаныг хүндэтгэж байна. За Монгол Улсын их сургуулийн эрдмийн сарвал өргөнд морилон саадсан эрхэм хүндэт зоч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. За Монгол Улсын ардын багш Давгийн Чойжс өргөнгийн нэрмжит Монгол бичгийн улсын уралдааныг манай техникийн хамт олон Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн Монгол хэл шинжилгээний төгмийн дэргэдэх хос уянга нэгдэлтэйгээ хамтран жил бүр уламжлуулгын зохион байгуулсаар ирсэн мэлээ. Чойжс өргөн багш 1953 оноос 1993 оны хүртэл Монгол Улсын их сургуульд 40 жил багшилж залуу хойч үеэ Монгол уламжлал соёлоор хүмүүжүүлэх, Монгол бичгийг заан сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ил сэтгэл бэлэг оюунаар зориулж явсан их багштан байсан билээ. Монгол Улсын ардын багш Давгийн Чойжс өргөнгийн нэрмжит Монгол бичгийн улсын уралдааны их суурь болсон Монгол бичгийн олимпиадыг Чойжо багшийн шав, Монгол Улсын төрийн шагналт, Монгол Улсын ардын багш Шарвин Чоймаа, Монгол Улсын их сургуулийн багш Алтан цэцэг нарын санаачилгаар 2002 оноос эхлэн үндэсний өсөг бичгийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлуулган зохион байгуулж ирсэн билээ. Монгол Улсын их сургууль нь үндэсний хэмжээнд Монгол бичигт соёлтой боловсон хүчнийг төдийгүй олон улсын монгол бичигтэн монгол чөлөөтийг бэлтгэхэд оройлох үүрэгтэй оролцоор ирсэн бөгөөд монгол бичиг соёлоо заан сургах, түгээн дэлгэрүүлэхэд үнэлж барьж баршгүй их хувь нэмэр оруулж ирсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Түмэн баярын Даш Цэдэн, Монгол Улсын гавьяат багш Хорлоогийн Далхчав, Монгол Улсын ардын багш Шарвин Чоймаа нарын эрхэм малдрыг энэ ташрамд хүндэтгэн дурсая. Чойжо багшийн олимпиад гэж алдарсан энэхүү Монгол бичгийн улсын уралдаан бол Монгол бичигтэн хүний эрдэм мэдлэгээ сорих их талбар, их хэл соёлоо эрхэмлэн нандиндаг хүн бүрийн догтлон хүлээдэг бичиг бүсгүйн баяр болон хэвшиж жил бүр оролцогчдын тоо хамрах хүрээнд өргөжин дэлсээр байна. Энэ жилийн улсын уралдаанд нийт 500 хүн бүртгүүлсэн байна. За тухайлбал оюутны ангилалд Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, за олон улсын болон орон нутгийн мэргэжлийн коллежүүдийн оюутнууд, за ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ангилалд нийслэлийн 7 дүүрэг 9 аймгийн төлөөлөл багш нар, за албан хаагчийн ангилалд төрийн болон хувийн хэмжээлийн 20 гаруй байгууллагын төлөөлөл, цахим бичвэрийн ангилалд төрийн болон хувийн хэмжээлийн 20 байгууллагын төлөөлөл оролцоогоор бүртгүүлсэнийг та бүхэнд дуулахад таатай байна. За энэ жилийн хувьд Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт нийгэм цаг үеийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж Монгол бичгийг оюутан сурагчдад төдийгүй өргөн олон нийтэд заан сургах, түгээн дэлгэрүүлэхийг тусгайлан дэмжих зорилгоор заах арга зүйн шилдэг туршлагыг техник технологийн дэвшилтэд хослуулан боловсруулсан цахим хичээл контентуудыг бий болгох зорилгоор нэгэн шинэ ангилал нэмсэн нь Монгол бичгийн цахим хичээл төрөл юм. За Монгол хэл шинжилгээний тэнхимийн эрдмийн хамт олон бид эрхэм багш нарын хаягдуулсан энэ сайхан уралдааныг олон түмэнд хүртээмжтэй, үр өгөөж сайтай, өргөн дэлгэр зохион байгуулахад улам бүр хичээнгүйлэн ажиллахын зэрэгшээ Монгол хэлвчгээ заан сургах, түгээн дэлгэрүүлэх, сурчлан таниулахын төлөө олон ажлыг уламжлуулган зохион байгуулсаар байна. Тухайлбал Монгол Улсын их сургууль болон Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болсон Монгол хэл бичгийн 50 багшийг жил бүр сонгож шалгаруулж хамтран ажиллагч байгууллагын бүрэн санхүүжилттэйгээр Өвөр Монголын их сургуульд мэргэжил дэвшүүлэх энэ үйл ажиллагаа зохион байгуулж байна. За мөн Монгол бичгийн улсын уралдааны төрөл ангиллыг нэмж цар хүрээг нь өргөдгөх, Монгол бичгийн хос уянга нэгдлийн оюутнуудаа хамтран тэнхимийн цахим хувцас Монгол бичгээр цахим сонин эрхлэн гаргах зэрэг тэнхимийн төлөвлөгөөт үндсэн ажлуудаас гадна манай тэнхимийн эрдэмтэн багш нарын судалгаа, оролцоо, хичээл зүтгэлийн үрээр Монгол бичгийн уламжлал сэтгүүл, за Болорсофт компанитай хамтарсан чимээгээ уншигч нэрийн олон бүтээгдэхүүн, за цахим Монгол.com буюу Монгол хүний нэрийн тойл, за Химо Кирилл Монгол бичгийн хөрвүүлэгч Алтан гац Монгол бичгийн сургалтын аппликейшн зэрэг цахим сургалтын хэрэглэгдэхүүн ихтэй сургуулийн ерөнхий суурийн сонгон судлах Монгол бичгийн хичээлийн сурах бичиг болон бусад эрдэм шинжилгээний ном бүтээл хэвлэгдэн гарсаар буйг дуулахад таатай байна. Энэхүү уралдааны нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нартаа үн тус уралдаанд оролцохоор аймаг сумдаас зорин ирсэн ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл бичгийн багш нар, байгууллага, хувь хүмүүс, оюутан залуустаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Улсын урлагийг зохион байгуулахад идэх чармайлт гарган ажиллаж буй Тэнхмийнхаа эрдэмтэн багш нар за оюутны хосвын нэгдлийн хамт олонд мөн баярлаж талархалж байгаа илэрхийлье. Үндэсний бичиг соёл өв уламжлаа дээдлэн түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэн энэхүү уралдааныг зохион байгуулахад ивент гिचгээр оролцсон соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Чингис хаан үндэсний музей, нийслэлийн боловсролын газар, Чингис хааны өв соёлын хүрээлэн Skytel Group, Болорсофт хязгаарлалтын хариуцлагатай компани, Монгол Улсын их сургуулийн Нуун пресс дэлгүүр, Монгол Улсын их сургуулийн Монгол гэсэр төсөл, Удам соёл хувьсаад компани, Unique Press Printing компани, хамт төгс сур төрийн бос байгууллага болон Монгол Улсын их сургуулийн төгсөгчид, улсын хурлын гишүүн Прүд Дорж, зоригт нарын эрхэм та бүхэндээ Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн эрдмийн хамт олон болон уралдаанд оролцогч нарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж байна. Та бүхний үйлс номын гэрлэр гийж байх болтугай. Уралдаанд оролцогч нартай амжилт хүсье. За баярлалаа. За ингээд та бүхний өмнө манай улсын уралдааныг дэмжин ажиллаж байгаа Болорсофт компани бүтээгдэхүүнийг танилцуулах болон за ингээд та бүхний өмнө Болорсофт компани уучлаарай. За хөтөлбөрийн дагуу явах марцсан байна уучлаарай. За ингээд та бүхний өмнө Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн ахлах багш доктор профессор Масажаны Баярсаахан багшийг урьж байна. За та бүхний амар амгалан гайхалтай. Монгол бичиг бол манай үндэсний соёлын цөм юм аа. Ингэж хэлдэг утсан бол Монгол бичиг үеийн Монголын бичгийн мэргэдийн үлдээсэн дорн дахны болоод Монголын уламжилт мэдлэг ухааныг уламжилж ирсэн монголчуудын сэтгэхүй түүх соёл зан заншлыг өөртөө шингээсэн манай үндэсний эрхэм өв соёл юм аа. Тэгэхээр энэ сайхан үнд зүйлээ эрхэмлэндээ эдэлж Монгол бичгийг үндэсний хэмжээнд хангалттай төвшөнд хэрэглэж түгээн дэлгэрүүлэх энэ үйлсэд бол иргэдийн оролцоо маш чухал. Тэгэхээр энд өнөөдөр эрдэмэд Монгол бичгийн сайн сураад өөрийнхөө Монгол бичгийн мэдлэг чадварыг сорихоор энэ уралдаанд хүрэлцэн ирсэн та бүхэн бол бас хувьдаа энэ үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаа бас Монгол бичгийн зөвтгөлтнүүд юм аа. Тэгэхээр та бүхэндээ энэ Монгол бичгийн сурч дэлгэрүүлэх энэ үйлсэд оролцож энэ уралдаанд оролцож байгаад хичээлж бүлэмж их хичээл зүтгэл гаргаж ажилласаар ирсэн юм аа. Манай Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний салбарын анхны тэнхимийн эрхлэгч академич Бямбын Эренчингоогоос болоод одоо түрүүн манай тэнхимийн нэр дурдлаа ахмад Монгол Улсын ардын багш төрийн шагнал Дагвын Чойжол сүрэн за Хөдөлмөрийн Баатар ардын багш Дашц Цэдэн Чойма манай Монголын нэрт эрдэмтэн Чой Ловсонжов гэдэг олон ахмад гавья тогш далахч гэдэг олон сайхан өтгөл буурлуудаа тэднийхээ үйлсийг өдгөө самд урсгал үнэхээр гүнээ хүндэтгэл төрж байна. За одоо Чойжол сүрэн багш бол Монгол бичгийн төлөө нэг насаа зориулсан хүн. Ер нь манай түрүүнд орсон багш нар бүгдээрээ л Чойжол багшийн сурах хүчиг гээд алдарсан тэр сурах хүчгээр бидний үеийнхэн бүгд Монгол бичиг заалгаж байлаа. За Дашц Цэдэн багш болоод
манай Чоймоо өгчдөр бол Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг анхлан боловсруулах, за Монгол бичгийн холбоотой одоо баримт бичиг бодлогын чанартай баримт бичгүүдийг боловсруулах, түүнийг одоо хэрэгжүүлэхэд одоо санаачилж одоо гар бие оролцож ирсэн ийм түүхтэй. За Чойл Овсонжаа багш маань гэтэл одоо Монгол бичгийн төлөө үнэхээр санаа тавьж одоо Монголд бол компьютер гэдэг юм байхгүй багтал өөрийн санаачлагаар Япон улсад Монгол бичгийн машиныг захиалгаж авчруулж байсан. За олон энэ багш нар маань олон сайхан сургуульчиг, тойл бичиг зохиосон. За эдгээр багш нараас гадна одоо энэ цуга манай академич Төмөртөгөө огш Монгол Улсын төрийн шагналт доктор цэвлийн шагнал сүрэн гэдэг одоо энэ байгаа босоо багш нараа бүгд нэг насны туршдаа энэ Монгол бичгийн төлөө нөө их зүйлийг одоо хийж гүйцэтгэж ирсэн. За 23 жилийн өмнө Чоймоо өгч маань санаачилж ингээд Чойж улс хөрөн багшийн нэрмжит одоо Монгол бичгийн олимпиадыг анхлан хэрэгжүүлснээс хойш энэ арга хэмжээ улсын хэмжээний Монгол бичгийн хамгийн нэр хүндтэй юм уралдаан болтлоо жил бүх өргөжин тэгж зохион байгуулагчаар байна. Энэ жил бол 4 төрлөөр 7 ангилд энэ арга хэмжээ маань болох гэж байна. Чойл Овсонжаа багш нэг юм сайхан үг хэлсэн байдаг. Монгол хэл гэдгийг Монгол хэлийг нэг сайхан музей гэж үзэх юм бол Монгол хэлний өв бүхэн тэр музейд байгаа тус хүртээ онцгой сайхан үзмэр юм аа гэж хэлсэн байдаг. Энэ бол маш сайхан амжилттай юм үг. Тэгэхээр тэр үзмэрийг үнэхээр яагаад энэ үзмэр нь тийм сайхан үзмэр юм бэ гэдгийг таньж олж харахад бол Монгол бичгээ мэддэг хүн бол тийм нүдэн тайлбарж тэрнийг олж харна. Тэгэхээр та бүхэн бол бас энэ үгийг үргэлж санаж байгаа. Өнөөдөр нэрмж тэмцээн болгож байгаа Дагвын Чойж улс хөрөн гэдэг хүн бол одоо үнэхээр тэр хүний тухай бас нэг товчхон хэлье. Одоо бид бүгд дурсдаг Дагвын Чойж улс хөрөн багш нь бол үнэхээр одоо хуучин цагийн хэрэггүй тунгалаг сэтгэлтэй уужуу ухаалаг шулуун шударга ийм хүн байсан. Энэ арга хэмжээнд орж байгаа та бүхэнд өнөөдөр Чойж улс хөрөн багшийн сургаалын өглөг гэдэг номыг бол тарааж өгнө. Тэгэхээр тэр ном бол Чойж улс хөрөн багшийн маань насан туршдаа баримтаж явсан амьдралынх нь мөрдлөг зарчим юм байна. Тийм учраас та бүхэн тэр номыг зүгээр нэг унших биш, үнэхээр сэтгэл оюундаа шингээж уншаарай, бас өөрсдийнхөө амьдралд мөрдлөг болгоорой гэж захий. За ингээд энэ нэр хүндтэй уралдаанд оролцож байгаа та бүхэндээ амжилт хүсье. Монгол бичгийн босоо цагаан гэмэр өнөд бадарч Монгол даяарыг одоо өнөд ашид гээгүүлж авах тугай. За ингээд та бүхэндээ ажлыг төвшүүлсэн Монгол Улсын сургуулийн Монгол хэл шинжилгээний төвийн Ахмад Баш доктор профессор Баярцаг багштай дахин баярлалаа. За ингээд манай үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа Болорсовт компани бүтээгдэхүүний танилцуул болно. Ингээд Болорсовт компаниг төлөөлөн ирсэн PR маркетинг хариуцсан менежер Уран Зай таныг урьж байна.
За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За манайх болохоор зэрэг би Болорсофт компани төлөөллөөс явж байгаа. Манай компани маань их хэлээ, монгол бичгээ, монгол хэлийгээ илүү хойж үлдээ, өвлүүлэн хадгаж үлдээ хийм үнэт зүйлтэй буюу эрхэм зорилготой. За тэгээд үүнийхээ хүрээндээ бид нар яг юу хийдэг вэ гэхээр энэ одоо орчин үеийн технологийн 90 үеийн цахим орчинд яаж энэ монгол хэл, монгол бичгийг илүү дижитал орчинд оруулаад хойч үлдээ өвлүүлэн үлдээх вэ гэдэг дээр бид нар бол илүү шийдэл санал болгож ажилладаг. За энэ утгаараа болохоор зэрэг манай болор дуран болон кимо гээд монгол хэлнээс монгол бичиг рүү хөрвүүлдэг юм хоёр төрлийн програм байгаа. Тэгээд өнөөдөр болохоор та бүхэндээ би кимо гэдэг энэ бүтээгдэхүүнийхээ талаар товчхон мэдээллийг өргөхээр ирсэн байгаа. За энэ бүтээгдэхүүн маань бол кириллээс монгол бичгээс кирилл рүү хөрвүүлдэг юм програм. За хиймэл оюун ухаан дээр суурилсан. За энэ бол яг 97% наривчлалтайгаар хөрвүүлж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор зэрэг юу гэсэн үг вэ гэхээр 100 үг та бүхэн маань бичих юм бол 3 үг нь юу нь бол алднаа гэсэн үг. Энийг бид нар 99.9% болгохоор ажиллаж байгаа. За энэ дээр болохоор зэрэг илүү монгол бичгийн маань Unicode-ийн тунгаамал загвараар бид нэр бүтээсэн. Энэ дээр яг юу гэсэн үг вэ гэхээр тунгаамал загвар маань болохоор зэрэг монгол бичиг дээр Х, Г хоёр одоо ийм үсэг тэмдэгтийг орхисон байдаг учраас энийг бид нэр илүү орлуулж өгснөөрөө хиймэл оюун ухаан маань сурах боломжтой болсон гэсэн. Ингэснээрээ бид нэр цахим орчиндөө өдөр тутамдаа кириллээ бид нэр нөгөө хоорондоо мессежчдэгтэй адилхан ер нь бол монгол бичгээрээ ингэж цахим орчинд харилцах ийм боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг байгаа. За тэгээд контекстээс хамаарна бол зөв утгаар нь хөрвүүлнэ гэсэн үг. За жишээлх юм бол монгол бичиг маань өглөө гэдэг үг маань 3-4 төрлийн, амар гэдэг маань тий 3-4 төрлийн одоо утгатай байдаг. Жишээлх юм бол өглөө эрт бослоо, цамц өглөө гэдэг нэг нь нэр үг, нөгөөх нь болохоор зэрэг үйл үг байгаа шүү дээ. Иннээсээ хамаараад энэ утгаар нь ялгаад хиймэл оюун маань өөрөө ойлгоод тэгээд энийгээ илүү юу яадаг гэсэн үг. Контекстээс хамаараад хөрвүүлгээ хийдэг гэсэн үг. За тэгээд үнгүй болон үнэтэй гэсэн хоёр төрлөө байдаг. Та бүхэн маань үнгүй хэлбэрийг нь болохоор кимозиг именжи цэгнэт гэж ороод ашиглах боломжтой. Энэ дээр болохоор зэрэг илүү манай одоо Болорсофтын зүгээс тунгаамал загварын маань фонд байдаг, ташин цэдэн болон Mongolian script гэсэн фондуудыг татаж аваад ашиглах боломжтой байгаа гэсэн үг. За тэгээд дотроо яг ямар давуу талтай байгаа вэ гэхээр хэл зүүн тайлбар толыг багтаасан. За жишээлх юм бол сэтгэл гэдэг үг маань яг ямар утгатай энэ нэр үг юм уу, үйл үг юм уу гэдгийг энэ цадрагаар нь харуулж өгдөг ийм давуу талтай байгаа. За тэгээд энэ дээр нөгөө нэг яг мэргэжлийн баг хамтаа олон ажилласан юм уу, яг ямар хамт олон ажилласан бэ гэж хүмүүс их асуудаг учраас бид нар бол яг манай дата баг дээр маань бол Монгол Улсын их сургуулийн төгссөн мэргэжлийн эмхий шинжилгээний маань залуучууд маань бол ажилласан байгаа. Дээрээс нь болохоор зэрэг тайпографик дээр нь манай багш нар маань бол илүү голчлон ажилласан байгаа. За тэгээд үгийн баялаг сангийн хувьд яг ямар вэ гэж хүмүүс бас ихэвчлэн асуудаг. Энэ дээр бол 100,000 орчим өгүүлбэртэй буюу 1 сая орчим одоо үгийн сантайгаа байгаа. За үүнийг бол бид нэр 2 сая, 3 сая болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ дээр болохоор зэрэг илүү нөгөө хиймэл оюун ухаан дээр дата мэдээллийг маш сайн сургасны үндсэн дээрээс бол ашиглах боломжтой байдаг учраас энэ дээр бид нэр илүү баялаг болгохоор бас ажиллаж байгаа гэсэн. За тэгээд энэ дээрээ бид нар ямар баримтуудыг ашигласан бэ гэхээр тунгаамал тойлог бид бүгдээ өөрсдийн маань гаргасан бүх хэрэглэгчид маань үн төлбөрөөр ашиглах боломжтой энэ тойлыг за дээрээс нь манай болор дуран гэдэг алдаа шалгуурын програмыг ашиглаад за тэгээд академик байгууллагуудын гаргасан тойл бичгүүдийг ашиглан бүтээсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо та бүхэн маань ямар нэгэн хэрэгэлзэлгүйгээр шууд хөрвүүлгээ хийгээд ашиглах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой гэсэн үг. За тэгээд хэрвээ та бүхэн маань ашиглахыг хүсэх юм бол info@ Bolorsoft цэгийн рүүгээ хандаад энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За тэгээ бид эдийн зүгээс жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг энэ чажил шүүрэн багшийнхаа нэрэмжит олимпиадыг жил болгон бол зохион байгуулахад нь дэмжин ажилладаг. Тэгээ энэ удаадаа болохоор бид илүү монгол бичиг, монгол хэлийгээ өргөн хүрээндээ та бүхнийг хэрэглээд хойч өвдөө өвлүүлэн үлдээгээ түгээн дэлгэрүүлээсэй гэдэг утгаараа бүх оролцогч нартай нэг жилийн кимо кириллээс монгол бичиг, монгол бичгээс кирилл рүү хөрвүүлэгч програм болон монгол хэлнийхээ алдаа шалгуурын болор дуран програмыг бол нэг жилийн хугацаанд хязгааргүй ашиглах юм шилдэг оролцогч нартай өгөхөөр шийдвэрсэн байгаа. Тэгээд энийг болохоор зэрэг Давхлан багштай гар барьцаа тань гар барьцаа. Тэгээд манай орон шилдэг бүх оролцогчид маань бүтээгдэхүүнийхаа дээжээс маань хэрэглээд өөрсдийнхөө яг монгол хэл бичийнхаа түгээн дэлгэрүүлэх энэ үйлстэй илүү хувь нэмрээ оруулаад яваасаа гэж хүсчээ. Тэгээд та бүхэндээ өнөөдрийнхэн олимпиад тэмцээнд нь уралдаанд нь амжилтыг хүсье.
ингээд Монгол бичгийн улсын уралдаан минь бол одоо нийтийн үйл ажиллагаа дөрөв дөрж байна. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэн хүндэт зочид Ахмад багш эрдэмтэн мөрөд та бүхэндээ маш их баярлалаа. Уралдаанд оролцогч та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд та бүхэнд зарыг танилцуулъя. Одоо англи болгоны ангийг болоод одоо оноож тавьсан байгаа. Захин бичвэр 302 тоод ерөнхий боловсролын сургуулийн багш нар 124, 328, 211 тоод танхимуудад мэргэжлийн албаа хаагч 100 тоод мэргэжлийн бус албаа хаагч 231, 200 тоод өрөөнүүдэд за мэргэжлийн оюутан бол 335, мэргэжлийн оюутан 335, 207, 228, 131, мэргэжлийн бус оюутан 343, 104, 109 тоод өрөөнүүдэд уралдаан явагдана. За та бүхний уралдааныг бага амсгээд 11 цагаас уралдаа эхэлнэ. Тэгэхээр та бүхэн 11 цагт саяны зарласан ангиудад бол суудлаа ажилласан байх гэж байна. Ингээд та бүхэн амжилт хүсье. Мэргэжлийн бус